Йоханнес Гутенбергийн тухай нарийн тодорхой мэдээлэл бус таамаг төдий зөвлөж байдаг. Түүний овгийн чухам хэн байсан энэ бас л тодорхойгүй бөгөөд төрсөн оныг нь 1400 гэж үздэгч зарим их сурвалжууд дээр 1410 он гэж тэмдэглэжээ. Эцэгхийн тухайд Испаниас Майнцад цагаачлан ирсэн католик шашинтай хүмүүсээ Страсбургс гаралтай 1434 оны үеийн бие залуу Йохан Ганслеш Гутенберг байна гэсэн бичиг олджээ. Гутенберг 1420 он хүртэл чухам юу хийж хаана байсан тодорхойгүй юм. Ойролцоогоор 1429 онд тэдний гэр бүл Страсбург хотод нүүн иржээ. Тэндээ 1444 оны хүртэл амьдарцгаасан байна. Тэнд байх хугацаанд Гутенберг алтны дархан болсон бөгөөд 1448 онд Майнцад иргэн ирээд хэвлэх машин зохион бүтээхийн тулд өөрийн үеэлээс мөнгө зээлсэн гэдэг. Металлыг хүснээрээ өөрчилж чаддаг байсан тэрээр өсөг тус бүрийг зэрэгцүүлэн үрж тавиад нэг ижил хуудас цаасыг их хэмжээгээр хэвлэх төхөөрөмжийг бүтээсэн юм. Ийхүү Гутенберг ном төдийгүй зураг хуанлыг хэвлэн гаргаж эхлэв. 1450-ад онд банкны эзэн Йохан Постаар өөрийн шин төслөө санхүүжүүлэхээр болсон байна. Пост Гутенбергтэй гэрээ байгуулсан нь Гутенбергийн хувьд ашигтай зүйл биш байв. Учир нь Пост Гутенбергт 800 гуэлтеныг жилийн 6% хүүтэйгээр зээлж хэвлэх хэрэгслийг нь өөрийн болгосон юм. Хоёр хамтрагч ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд олон хувь зарагдаж болох ном хэвлэхээр шийдсэн латин хэл дээр орчуулагдсан Библи байсан бөгөөд Библийг хожим Гутенбергийн Библи хэмээн нэрийдэх болжээ. 1454 онд ном хэвлэх бэлтгэл ажил эд өрнөж байсан бөгөөд Пост дахин 800 мөнгөөр хэвлэх үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулав. Гэсэн ч харамсалтай нь тэдний хэвлсэн Библи төвшөөлж байсан шиг нь тийм их ашиг авч ирээгүй юм. Иймээс Пост гэрээ ёсоор хэвлэх хэрэгслийг авч цаашид өөрийн нэр дээр ном хэвлэх болжээ. Зорьсон ажил нь бүтлгүүтэж хөрөнгө мөнгөгүй болсон Гутенберг Германы хаан 2 дугаар Адольф фон Нассаугийн ивэлд багтаж 1468 оны хүртэл буюу насан эзэлт хүртлээр түүний ордонд амьдарсан юм. Түүний нээлтийг сэргэн мандалтын үеийн хамгийн чухал нээлт гэж үздэг байсан бөгөөд түүнээс өмнө гар бичмлэр болон модон барын аргаар ном хэвлэдэг байв. Гэсэн ч энэ хоёр аргаар ном хэвлэх нь цаг хугацааг шаардахаас гадна өртөг өндөртэй байсан юм. Тиймдээч Гутенбергийн ачаар ном хэвлэнэ гэдэг асуудал биш болж улмаар олон нийтэд илүү хүртээмжтэй болж нийтээр бичиг үсэг ном сурахад тус төхөн болсон билээ.